Үзэгчдээ бид мэдээллийг бүгд найрамдах Хятад ард улсын өвөр Монголын өөртөө цэцгорны Улаан цав хотоос мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Тэгэхээр энэ сарын 11-ээс 16-ны өдрүүдэд Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын байгуул одоо энэ өвөр Монголын өөртөө цэцгорны Эрен хот, Улаан цав хот, мөн Бээжин хотуудад ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эмнэлэл мөн бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрээр Хятадчин сайдын яам мөн бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо хамтран энэхүү одоо хамтарсан сурвалжлагын үйл ажиллагааг бол 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа. За тэгэхээр энэ удаагийнхаа бас баг бүрэлдэхүүнийн талаар танилцуулна. За тэгээ 10 дахь удаагийн энэ удаагийн бас одоо энэхүү сурвалжлагын одоо ажлын онцлог нь бас юунд байгаа вэ? За энэ удаагийн бүрэлдэхүүнд Монгол улсаас 23 сэтгүүлч явж байна. За 23 сэтгүүлч бол телевиз, радио, сонин болон сайт гэдэг бүх одоо мэдээллийн сувгаас явж байгаа. Мөн дээр нь манай орон нутгийн сэтгүүлчд бас 3 аймагаас явж байгаа юм онцлогтой байна. Тэгээд энэ удаагийн хамтарсан сурвалжлагын онцлог нь гэх юм бол за Эрен хотод жишээлбэл сая 4 сард Хятад улсын засгийн газраас захирамжинд гарсан эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын талаар одоо танилцах жишээтэй тий. Одоо ингээд удаан хадад бол жишээлбэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд буюу хөлөмжийн аж ахуй мөн одоо өөрсдийн орон нутгийн цаг агаарын онцлог тойрсон шинэ сорт гаргаж ирж байгаа ийм шинжлэх ухааны олд амжилтаа үзүүлж харуулж байна. За Бээжин хотод бол илүү бид нар AI технологи болон ер нь энэ компьютерийн технологи, роботын технологи ч гэдэг юм уу те ийм технологи хэрхэн хөгжиж байгаа талаар илүү их сурвалжлагаар байгаа. Тэгээд яг энэ сурвалжлага бол зөвхөн Хятадд болдог сурвалжлага биш. За мөн Хятадын одоо сэтгүүлчид Монголд очиж Монголд бас сурвалжлага хийдэг байгаа. За 10 жил ер нь яг энэ одоо хамтарсан үйл ажиллагаа маань ингээд үргэлжилсэн байна шүү дээ. Тэгэхээр ер нь өнгөрсөн жилүүдүүд бас яваад ямар үр дүн гарсан бас ер нь ингэж одоо хамтарсан сурвалжлага хийхийн гол үр дүн ер нь юундаа байгаа гэж тайлбар. За нэгдүгээрт бол энэ мэдээллийг маш хурдтайгаар газар дээрээс нь хүргэнэ гэдэг өөрөө хамтарсан сурвалжлагын үр дүн. За хоёрдугаарт нь гэх юм бол залуу сэтгүүлчд маань өөрсдөө гадаад яваад те эдний сэтгүүл зүй яаж яваад байгаа. Энд ч одоо бид нартай зөв ахаад 20 гаруй сэтгүүлч одоо Хятад сэтгүүлч нар явж штэ те. Эдгээр яаж ажиллаж гин те яаж мэдээлэлээ бэлтгэж гин. За түүнээс гадна эн чинь үтснийхээ хэрээр сэтгэнэ гэж ярьдаг штэ. Тэгэхээр өөрсдөө яваад газар дээр нь энэ улс орнуудын хөгжлийг харах. За одоо энэ маш туршлагатай сэтгүүлчд бас явж байгаа. Энэ сэтгүүлчдээсээ те сэтгүүл зүйн бүтээл хийх арга барилыг нь суралцах ч гэдэг юм уу энэ маш олон давуу талууд байгаа гэж үзэж байна. Тэгээ одоо 10 жил болцоод байгаа энэ арга хэмжээний үндсэн үр дүн бол мэдээж тэгээ ингээд хоёр орны хамтын ажиллагаа бид нар чинь бол нэг цонхны бодлоготой гадаад харилцааны бодлоготой гэж ярьдаг шүү дээ. Тийм учраас бид нар адилхан л одоо засгийн газар маань ямар бодлоготой байгаа тэр бодлогын үр амьдлтай харилцан одоо найрсаг манайх ч бүр юу гэдэг шүү дээ. Стратегийн түншлэлтэй байдаг учраас тэр хэмжээнд бүхэл болж байгаа юмыг нь хүргэх болохгүй бүтэхгүй байгаа юмнуудыг энэ ч бас хүргэх ийм л ажилдаа явж байгаа. Сэтгүүлч нар хамтын бүтээл хийж сурж штэ. Тэгээ ингээд дундын чатан дээр зураг авдаг нь зураг аваад тавьчих чинь, мэдээгээ бичдэг нь мэдээгээ бичээд тавьчих чинь, дүрс авдаг нь дүрсээд аваад тавьчих чинь. Тэрийг бүгдээрээ гар утсан дээр боловсруулалт хийгээд өөр өөрсдийнхөө сувгаар маш шуурхай нэвтрүүлж яах гэдэг нь бол одоо сүүлийн үед яригадаад байгаа тэр можа гэж яригадаад байгаа л да мобайл журнализм буюу те гар утсан дээрээс маш шуурхай мэдээллийг хүргэдэг энэ соёл энэ одоо юу гэдгийг сэтгүүл зүүн хандлага чигийг бол монголчууд ерөөсөө оцорсон юм байхгүй. Яг газар дээр нь бас ингээд сурвалжлагаа бэлтгээд өөр өөрсдийнхөө сувгаар явуулж чаддаг болсон гэдгийг бас харуулж байна. За баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ бид та бүхэнд ээлжит мэдээллийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч за энэхүү одоо ажлын багийн ахлагч Ариун Чулуунаас авч хүргэлээ. За бид онцлог мэдээллүүдийг та бүхэндээ цувралаар хүргэх болно.